Сайн байцгаана уу? Дараагийнхаа бичлэгээр уулзж байгаадаа таатай байна. Энэ удаад бид хүүхэлтэй гих Монгол амин шин киног сонгож авсан. За тэгээд кинонд орцгоё. Кино маань нэгэн бүсгүй автобус хүлээн зогсож байгаагаар эхэлнэ. Энэ бол жүжигчин Мөнх соёлын бүтээсэн Сараа гэдэг бүсгүйн дүр юм. Автобус жирэн тэрээр сун явах бөгөөд осол болчихдгоо. Цаг хугацаа 3 хоногийн өмнөх үе рүү шилжих бөгөөд манай бүсгүй нэгэн хурим хийж буй залуусын хажуугаар харан өнгөрөх ба ингэж явсаар эмнэлэгт очдог. Энэ эмнэлэгт түүний ээж хэвтэж байгаа бөгөөд эм тарианд тасарснаар эмчилгээнд зогссон аж. Ээжийнх нь би нилээн муудаг. Үүний дараа тэрээр кафед сууж байх ба цонхоор хартал нэгэн аимшигын царайтай хүн бүр нэг үзээрийн хүүхэлтэй барьсаар энийгэд манай хүн рүү харан зогсож байхын тэрээ. Энэ хүүхэлтэй бүр нэг creepy. Үзэгдэл солигдсон тэрээр гэртээ ирсэн байх ба нөгөө үзээрийн хүүхэлтэйг авчихсан байдаг. Шүн унтаж байтал гинтл эвгүй мэдрэмж түрэн босч явсаар том өрөөндөө очтол онцгийн зүйл болоогүй л байдаг. Маргааш нь Сараа маань ажил дээрээ ирэх бөгөөд албаны дарга нь бүр хит их ажиллаар дарснаа хийхгүйгээ бол халдчихнаа ухааны юм ярина. Энэ бичиг баримтнуудыг нягтлж шалгаад орой ихэд над шалгуулна шүү. За юу. Тэгснэ биет нь хамаагүй хурж мөрөөд ер нь л эвгүй гар байдаг. Манай хүн илүү цагаар сун шүн дөлөөр ажиллаа хийж байтал нөгөө дарга нэрснээ ер нь л бэлгийн дарамт үзүүлэх гээд байдаг. Энэ дарга нь Сараагийн амьдралыг ерөнхийдөө гадралдаг ба манай хүн иймэрхүү дарамт интерес нь залхаад оройн жаахан уудаг бөгөөд Сараа маань ихээхэн мөнгө төгрөгийн асуудалтай байгааг бид мэдэх ба бүр барайч хураалгах дээрээ тулсан байдаг. Тэрээр стресстэй асуудлуудаа бодсоор цухалдан ширээн дээрх юмнуудаа унгаад л гараа эсгчихнэ. Тэгэд босоод явж байтал ухаан алдчихсан тэр. Нүдээ нэгээд хартал тэр нэг л өөр орон зайд сэрэх бөгөөд энэ нь өнөө хүүхэлтэй оршдог газар ба тэрээр зусаа өсөнд баярлаа одоо хүслээ хэл. Би цаг хугацаа ухраахаас бусдыг нь чаднаа. Чи өөрийнхөө цуснаас жаахныг л өгөхөд хүслийг нь биелүүлнэ гэв. Манай хүн бодож байгаа л мөнгө гээл аваад ташчихна. Ингээд манай хүн бүр жинхнээсээ ухаан орно. Сараа маань саяны үйл явдлыг зүүдэл гэж бодоод цагаан артал ажлын цаг нь болсон байх ба ингэснээр кино эхлэх үе рүү буюу ослын үе дээр ирэн үйл явдал үргэлжилнэ. За тэгээд осол болон автобусанд байсан хүмүүс бүгд хүнд гэмтэл аван зарим нь бүр үхсэн байх бөгөөд автобус шатснаар амьд үлдсэн хүмүүс бүгд гарчихдаг. Сараа маань бүх амьд үлдсэн хүн гарсны дараа ухаан орох бөгөөд яг өөдөөс нь бөө мөнгөтэй цүнх тэрсэн ах бас үхсэн байдаг. Мань хүн сая л хүүхэлдэйн хэлсэн зүйл нь үнэн байсныг ойлгох бөгөөд мөнгөтэй цүнхийг аваал гардаг. Ингээд явсаар нэгэн 0-д орон шархаа цэвэрлэн мөнгнүүдээ өөрийнхөө цүнх рүү хийгээд тэгэд эмнэлэг дээр ээжд нь хэрэгтэй эм тариаг авсаар ирэх ба эмчин түнд эмчилгээ тасалдсан учраас ээжийнх нь бие бүрэн идэхгүй байх боломжтой гэдэг тааруухан мэдээг дуулганаа. За тэгээд маргааш нь Сараагийн ажлын газрын ерөнхий захирлын төрс өдөр бөгөөд ажлынх нараа хандны газар тэмдэглэж байдаг. Тэгээд тэндээсээ гараад явж байтал нөгөө албаны дарга нь араас нь гүйжчихэд машин руугаа чирээд оруулчихнаа. Ингээд Сарааг гэрт нь хүргэж өгөх бөгөөд замдаа мэдээд Сараад хурж мөрөө тэнхтэл идэг. Энэ дарга нь Сараатай хид удаа биологийн хичээл хийж байсан ба Сарааг байр энтер авахт нь тус болсон байжээ. Энэ удаад харин манай хүн нэлээд эсэргүүцээд авдаг. Тэгэд ямар ч тач дарга нь зүгээр хүргээд үгүй гээд явдагч Сарааг яг хаал хонгоолох үед нь араас нь ороод хүчин чигтгээ. Энэ хэсэг бас л заван шүү. Тэгснэ хамгийн заваа нь дууссныхаа дараа тэнэг юм ярьжсэн жаахан мөнгө шитгээд яваад өгнө. Сараа маань ч их ууралдаг ба нэгэнт хүүхэлтийн шидийг мэддэг болсон тул гараа зүгсэн хүүхэлтэд цусаа өгөөд хүслээ хэлнэ. За тэгэд маргааш нь ажлынх нь эмэгтэй санд минь залгаад дарга нь үхсэн хэлхэн тэрээ. Тэр туслахсан чинь. Тэр тухайд нэг ч юм байгаагүй. Машинтай. Ой, яа, яа, яа.
Ингэж түүний хүсэл биелсэн мэддэг. Манай хүн үүний дараа найз дээрээ ирэн болсон зүйлсийг бүгдийг нь хэлдэг ба найз нь мэдээж итгэхгүй баахан л инээ. Манай хүн ч жаахан сонин царайлаад гарan би энэ муугаа ээж дээрээ ирнэ. Хэсэг дотроо уудлаа ярьж байгаад унтчихсан байдаг. Тэгэд коридороос гарах чимээг сонсон гинтэл сэрээд гараад явж байгаад нэг өрөө рүү орон тэнд байсан цогцны бүтээлийг сөх ба энэ нөгөө дарга нь байдаг. Тэснэ бүр хамгийн амир нь цогц нь босоод иртгээ. Манай сараач орилоод зүхтах бөгөөд нөгөө цогцос бүр босоод явчихдаг. Бүр явсараад имлэгээс гарах боловч энэ үед нэг машин гарч ирээд дайруулад өгснээр сараа зүүднээсээ сэрнэ. Сэрэгтэн нөгөө ажлын газрын эмэгтэй залгаж байх ба аваад яртал саяны зүүдлэгдсэн зүйл нь яг жинхнээсээ буюу даргынхын цогц ам ороод дахин үхсэн болж таардаг. За ингээд тэрээр ээжигийн эмнэлгээс гарган гэртээ асрахаар болдог бөгөөд оройн хүүхэлтэд дахин хүслээ хэлэх болно. Гэтэл яг цусаа өгөх гэж байтал ээж нь ханиалгаад манай хүн очих бөгөөд ээж нь сүүлчийн тэнхээгээр охиндоо сүүлч үгээ хэлнэ. Сараг иймэрхүү буруу зүйл хийгээд байгааг ээж нь гадарлаж байсан бөгөөд үснийхэн дараа илүү дутуу юм бүү хийгэрээ гэж загсан энэ юм. Заяа төргөр явдаг жамтай. Энэ хооронд ойлгоогүй хүслийг хойноос битгий хөөцөлтөөр. Ичи Гэвч манай хүн ууй гашуугаа дэлгүй хүүхэлдээ дээр очиод ээжигээ амьлуулах хүслээ хэлнэ. Тэгэд манай хүн унтсан байдаг ба өглөөнс ирэхэд ээж нь босоод ирсэн хоол хийж байдаг. Мэдээж ээж нь өхлөөс буцаж ирсэн бөгөөд охиноо таньж байгаа үгүй ч мэддэхгүй өхмөл юм байх бөгөөд би өлсөд байна гэж хэлхэн тэрэ. өлсөд байна. Манай хүн түүнд хоол хийж өгсөн боловч идэхгүй нь ойлгомжтой. Мөн тэрээр асрагч ажилд авсан байдаг. Тэрээр эмчийн битсэн жороор эм тариа авахаар гарах ба буцаад ороод ирэхэд үүднээс нэхлэн цус болсон байдаг ба дагаж явсаар галтгоонд очтол өнөөх асрагчийг аль хэдийн цааш нь харуулад махыг нь татж байдаг. Сараач зочирдон эргээд хартал нөгөө хүүхэлдээ босоод ирсэн бүр хөдлөөд өөрлөг нь хардаг. Мөн л айд сандраад ухарч байгаад нэг юмд тулаад эргээ хартал мэдээж ээж нь байх нь тэрэ. Ингэснээр тэр ухаан алдах ба тэрээр хүүхэлтэйг анх авсан хүнээ зүүдлэнэ. Анх авахт нь хүүхэлтэйнээс хүсэх зүйлгүй болох үед хүүхэлтэй захирахтаа болно гэж сануулсан байжээ. За тэгээд сэртэл манай хүнийг хүлчихсэн байдаг бөгөөд хүлээсээ тайлаад гитэж авсаар ээжигээ хартал нөгөө хүүхэлтэйтэй хамт суучихсан асрагчийн махыг идээд байж идэг. Сараач гитэж авсаар гарах гэтэл хүүхэлтэйч түүнийг хараад ээж нь хөлнөөс нь татаад дайрнаа. Манай хүн гялс арга сэдэн өөр хүсэл байгаагаа хүүхэлтэйд хэлснээр байдал арай дээртэнэ. Тэгэд хүүхэлтэйд цусаа өгөн хүслээ хэлнэ. Надад хүслээ. Өгсөн бүх хүмүүсийн хүслийг биелүүл. Харин одоо гинзэнгүй хүмүүс миний хүслийн залаас болохыг би хүсэхгүй байна. Би чамд сүүлчийн хүслийг хэлье. Чи өөрийгөө шатаа. Яг одоо. Ингэснээр ээж нь үхтгийн унах болноо. Цаг хугацаа 6 сарын дараахыг харуулах ба сараа жирэмсэн болчихсон байдаг. Энэ мэдээж нөгөө үхсэн альпны дараахийн хүүхэд. Тэгэд үзлэгт орон эход үзүүлэх бөгөөд эхоны дэлгэцэнд хүүхдээ харнаа. Тэгэд эход харж байхад гизэндэх хүүхэнд царайгаа харуулах ба нэг юм харагдаад кино маань дуусдаг. Алло. Би энэ хороо дэлхий дээр цар